За сайн байцгаана уу үзэгчтэй. Энэ удаагийнхаа дугаарыг Өмнөгов аймгаас хүргэнэ. Өмнөгов аймгаас цуураад 3 дугаар хүргэн. Дотоодын аялал жуулчлал чиглэсэн үзэсгэлэнт байгалийн төлөвлөх санаатай юм аялал байгаамаа. Тэгэхээр яг аймгийн төв орохын өмнөхөн эндээс одоо нэг 5-6 км бод аймгийн төв орно. Яг энэ газар ийм сайхан хаалга хийсэн байна. Маш гоё хаалга хийсэн маань Өмнөгов 70 задах дэгээ өчтэй юм элсэн шаргал өнгөд бэлэгдээд ийм шар сайхан хаалга хийсэн маань хоёр талдаа ийм тэмээтэй аргагүй тэмээний нутаг гэдэг нь бол харагдж байна. За энэ хаалга бол яг хийт сайтай гоё тийм үндэсний өв уламжлалыг ингээ харуулсан ийм сайхан хаалга болсон байна. Гэхдээ хамгийн чухал зүйл нь юу гэхээр энэ хаалган дээр ирээд зогссон хүмүүс аймгийн талаарх бүх төрлийн мэдээлэл авах боломжтой. За ингээд эндээс харъя. Өмнөгов аймгийн танилцуулга. Өмнөгов аймгийн бэлэг тэмдэг одоо сүүлд туг нь ямар хүчтэй гэдэг. 70 задгад хотын танилцуулга. 70 задгаа гэдэг газар анх 31 онд байгуулагдсан гэд энд бичсэн байгаа байхгүй. 31 оны орон нутгийн шинжилсэн одоо зохион байгуулалтын хүрээнд 70 задгаа гэдэг газар Өмнөгов аймгийг байгуулсан гэж 31 онд байгуулсан юм байна. Улаанбаатароос 575 км зайтай ийм газраа гэж өчсөн байна. Одоо 70 задгад хот маань болохоор энэ харагдж байна. Ийм тайлбартай. Энэ бол маш гоё дуу. Аймгийн сүлд дуу. Тэмээ сүргийн говь гэдэг. Тэртээ алтай улсыг үзүр гурван сайхан гэдэг. Энэ айгүй гоё дуу. Энэ бол аймгийн сүлд дуу юм байна. Тэгээ Өмнөгов аймгийн түүхэн амжилтуудаас гэж дурдсан байна. Өмнөгов аймгийн сумдын танилцуулга гэж байна. За энэ 9 гайхамшиг энд тодорхой бичсэн байна. Говь гурван сайхан уул, сангийн далай хийд, ноён сэврээ хийцэн мөнгө идэл, баян цаг, хэрмэн цав, хонгорын элс, галбын говь, ноён богдуул тол хад, алгуу улаан цав гэдэг ийм 9 гайхамшигтай зүйлээ тодорхой бичсэн байна. Аялал жуулчлал чиглэсэн авто замын зураг байна энд. Аялал жуулчлалын маршрут байна. Хаагур явж юу үзэж болох вэ? Ямар кемп бууж болох вэ гэдэг. Энэ бүх зүйлүүдийг багтаасан байна. За энэ дээр Монгол улсын урлагийн гавьяа цэцгэлтэн Довчин даваа гэсний 74 онд бүтээсэн буур баримлын их бүтээлээс хуулбарлуу гэж байна. Энэ хуулбарлсан бүтээл юм байна. Энэ айгүй энэ баримлын тэгвэл Өмнөгов аймгийн төв дотор байгаа тэр баримл мөн болж тарах гэдэг байна л да. За ийм байна. За нөгөө том өшөө маань энэ харагдж байна. Тэнд болохоор нөгөө 3 сайхан уулын домогтой холбоотой 3 сайхан бүсгүй хөшөө байгаа. За энэ 3 сайхан бүсгүй бол янзын үсгсэн гол төгс бүсгүй байсан гэж ярьдаг юм байна. Энэ хамгийн цаатлынх нь зүүн сайхан, дунд сайхан, баруун сайхан гэдэг яг 3 сайхан уулаа ингээ бэлэгдээд ингээ тавьчихсан. Ийм сайхан хөшөө байна. Энэ үнэхээр гоё бас орчин үеийг гоё харагдахаар хийсэн байна. Энэ ч одоо нэлээд дээр үе тэр хуучин нисхийн бодлын хийгдсэн байсан. Хөшөө тэгээ сүүлд ингээд зөөвөрлөө наашаа аваад ирсэн байна. 3 сайхан уулын домог гээд жижиг ийм шүлгэлсэн товчин байна. Дих дэлгэрэнгүй байдаг домог нь. Энийг би та бүхэнд нэг дугаар болгож удахгүй хүргэнэ. За ингээд цаашаа явъя. Тэнд түрүү 9 самбар гэсэн бол энд л дахиад 9 самбар байгаа. За энэ самбарууд дээр болохоор Өмнөгов аймгийн онцлог ургамал. Одоо ямар ургамлууд Өмнөговт байдгийг онцлог шувуунууд байж байна. Онцлог хөхтэй амтэн. Одоо энд ирвэсээс хөсөөлөл мануул, хавтгай, хар цагаан зэр, өшөө янгэр аргал гэдэг бүх төрлийн одоо онцлогоо харуулсан тийм 9 ангилалтаа оруулсан байна. Төрөүний жуулчны баацууд болон нэг аялал маршруттай холбоотой зураг байна. Энэ болохоор Өмнөгов аймагт болдог одоо улсын чанартай болон бүс нутгийн чанартай тийм ивент арга хэмжээнүүд жилийн 4 өдрөл ингээд ээлжлээ болдог. Энгэний баяраас өсөөлөл ингээд хонгорын хурд гээд ингээд бүхэл наадмуудаа танилцуулаа ингээд бичсэн байна. Энэ түрүүний нөгөө 3 сайхан уулын домгийг нэлээд дэлгэрэнгүй бичсэн байна. За энд музейн танилцуулга байна. Өмнөгов аймгийн геолог уул уурхайн газрын зураг байна. Энэ оюу толгой алт зэс олборлдог, бусд нь нүүрс олборлдог. Нүүрсээр бол маш баян газар байна. Энд 5 толгой, Energy Resource, Mark гэдэг Чунхоо Mark гэдэг олон компаниуд байдаг юм байна. За энэ тусгай хамгаалалттай газар гэж байна. Энэ Улаанбаатар нөгөө ёлын яамны тусгай хамгаалалттай газар, дархан заастай газар.
Энэ том улаан. Энэ нь болохоор энэ доотлын ногоон говийн баг дархан газар. А энэ болохоор нөгөө юу загийн усны байгалийн нөөц газар гэдэг. Энэний энэ жижиг хэсэг нь өмнө говьт орд юм байна. А энэ болохоор энэ доотлын энэ хэсэг болохоор нөгөө шинчилсэн одоо тэлэлтээр орсон тосон бомбын орооны байгалийн нөөц газрын хилийн зааг гэдэг ингээ харагдаж байна. За ийм мэдээллүүдийг аван түүнээс гадна өөр олон гоё мэдээллүүдийг эндээс авч болно. Нойл байна, сарвч байна. Тэгсэн чинь таньдаг хүмүүс явж байна. Юу яа гүг. Ахих нь влогийн хэсгэл явж. За юу вэ? За. Сайн явж байна уу? Сайн явж байна. Юу хийцгэж юу? Зүгшгүй. Тийм үү. Нухар шиврээр. Тийм үү. Юм үзээ явж байна. Би сая л орж ирж байна. За ийм танхаа бадмад нөхдөдтэй энэ таарлаа. Яа сайн. Танхаа бадмад чи хөхтэй сайн зүгээр. Шухлагаас картаар бензин авахад 3 хөнгөлт өгдөг. Ажиллаж байгаа над чи хүнд бол энэ бас нэмэр болдгоо. Энэ удаа 94,000 Лондон 53 төгрөгийн бензин авсан. 91,910 төгрөг төлсөн. Хэмнэлт нь 2,842 төгрөг. Энэ хэмнэлсэн мөнгөөр бол тодорхой хугацаанд хөөрхөө явуучих юм байна. Тийм болохоор шунхлаад ийм сайхан дэмжлэг үзүүлж хагаад баярлалаа гэж хэлье. Аймгийн төвөөс сайхан засмал замаар давхсаар хагаад зүүн сайхан уулын нэгэн ам руу орж ирдэг. Энэ амны эрхэн дээр говь гурван сайхан уулын байгалийн цогцлбор газрын хамгаалтын бүс эхэлдэг. Энд бүрдгүүлээд зохисны төлбөрөө төлөөд машинтайгаа нэвтэрдэг. Машинтай ойролцоогоор нэг 10 гаруй км яваад эцсийн зэгдээ тул зогсдог. Эндээс цаашаа мориор эсвэл явган 2 км орчим аялаж юм үзэж болно. Яг энэ хэсэг бол одоо ёлын амны үзэсгэлэнт байгальтай газар юм байнамаа. За энэ газар болохоор ёл, бүргэд, тас, өшөө бусад төрлийн жижиг шуунууд, аргал янгар, ирүүс, шилүүс, чон үнэг гэд ховор амтад байдаг. Говь гурван сайхны байгалийн цогцлбор газрыг 1993 онд 2 сая 600 мянга гаруй га талбай хамруулад Өмнөгүй аймгийн Булган, Баян-Далай, Сэврэ, Хан хонгор гэх мэтийн сумдуудыг хамруулад байгуулсан. Энэ цогцлбор газарт болохоор Хонгорын элс, Ёлын ам, Нэмэгт, Баянзаг, Хэрмэн цав, Зулгана гэх мэтлэн байгалийн маш үзэсгэлэнтэй гоё газрууд хамрагж орсон байдаг юм аа. Жилийн 4 улирал мөстэй байдаг гэж техникийн хүмүүс ярьдаг. Сүүлийн үед бол цаг уурын дулаарл мөн одоо хур бороо элбэгтэй байгаагаас болоод ёлын амны хүмүүс хайлдаг болчиход байна. Би хүүхэд байхдаа 10 орчим настай байхдаа анх ирж үтсэн. Тэгэхэд бол битүү мөсөн дээгүр гүйсээр агаал бутжсэн санагдтыг. Тэр нь бол амныхаа ихэн дээр шухал мөстэй байдаг байсан. Тийм задгай газар санаанд ордог юм аа. Тэгэхээр одоо бол нэлээд тийм хавцал руугаа цаашаа орж иж эдгээр мөснүүд дээр ирж өвлийн жаврыг зуны халуунд мэдрэх тэр мэдрэмжийг авч байна. За энэ мөснүүд маань болохоор зундаа бол ингэж хайлж байхгүй болоод зарим нэг одоо үнэхээр нар тусдгүй газруудаа үлддэг. Бус үедээ бол ингээ хайлцдаг. Өвөл болохоор ёлын амны дээрээс урсж байгаа энэ жижиг булган маань тошиж урссаар хагаад маш өндөр зузаан
мөсөн одоо тавцангуудыг бий болгоо. Ингээд дундуур нь яваад үзэхэд доогуур нь шургалаад явхад хичнээн өндөр байгаа нь харагдаж байна. Ойролцоогоор нь тэгээс 5 м өсвөл төгттэй байна. Өвөл яг зорж ирээд үзэхэд бол энэ мөсний өнгө үнэхээр гоё харагдав. Номин ногоон эсвэл цайвар цэнхэр өнгөтэй янз бүрийн өнгөтэй болж харагддаг. Яг одоо бол бид нар ингээд ирээд харахлаар бол нэгдүгээр байгалийн өөрийнх нь тоос шороо дарж байгаа, хоёрдугаар ирж үдчихэж байгаа хүмүүсийн одоо хөлийн шавар шалбааг ингэж дарагцаар хагаад юм халтаас л юм болж харагдаж байна. Тэгэхээр манай аялагчид наашаа зорж ирж үдээрээ Улаанбаатар хотоос бол засмалаар давхсаар агаал нэг 10 км хэртэй шороогоор яваад 2 км хөлөөрөө алхаал ийм сайхан байгалийн үзэсгэлэнтэй газар хүрэлцэн ирэх юм шүү. Тэгэхээр та бүхнийг соёлтой сайхан аялалд уриалж байна. Их онтойгоо алхам тутамдаа сайхан танилцаарай гэж та бүхнээс хүсэж уриалж байгаа юм шүү. Зорин ичтгээгээрээ. За би цаашаа аяллаа үргэлжлүүлээд Дүнгэнэгийн ам руу явнаа. Өглөөний мэнд үзэгчтэй. Урчин жоохон өчтөр ороо ёлын аманд зураг авч дээшээ доош алхаад нэлээд цаг өнгөрөөсөн. Тэгээ ороодж гарч ирсэн учраас нааш Дүнгэнэгийн ам шууд орж амжсангүй. Бүргээ болцоо энэ харахгүй дүрсээр явах гэж бодлоо. Тэр хавцаагаа бол нь хонж болох байх гэж бодсон боловч хамгаалтын одоо бүс нутгийн одоо журмын дагуу тэр дотор хонж болдгоо учраас буцаж нөгөө захиргааныхаа хамгаалтын захиргааны тэр төв хаалгаараа гараад засмал руугаа нийлээд нэг хэсэг яваад нааша одоо зүүн харихныхаа баруун урталт гарч ирсэн байж гэсэн үг. Засмалаар явсаар хаад энд ирээд нэм сайхан задгаа газар урчин хонголлоо. Дүнгэнэгийн ам бол одоо эндээс 1 км ихтэй яваад орчхоор тийм ойрхон байгаа. Үзэсгэлэнтэй газар, задгаа устай, өндөр цавчим хаднуудтай нэг хэсэг газар бол бараг нэг машин ингэж чүү багтаж гардаг тийм ийм хаднуудтай бас хүмүүс зорж ирж үзвэл их гой газар шүү. Тийм болохоор та бүхэн ёлын ам ирж үзсэн бол наашид Дүнгэнэгийн амыг яаж чаад ирээд үзчихээрэй. Богинохоо багахан газар гэхдээ үнэхээр бас сонирхолтой тийм газрууд байгаа. Нутгийн одоо хүмүүс хамгаалтын захиргааны хүмүүс гой тогтжуулсан байлаа. Тайлбар тавьсан хамгаалалт одоо самтал ширээ тавиад амралтын цэгүүдийг энэ байгуулсан. Ёлын амч гэсэн нэг иймэрхүү болцсон байлаа. Тэгэхээр нааша зорж ирж үзээрэй гэж аялагчид та бүхнээсээ хүсэж байна. Энэ жил бол хэдүүлээ дотооддоо сайхан аялаа штэ. Цэвэрхэн соёлтой бас тийм гоё аяллуудыг хийгээрэй. Ингээд аялаа цаашаа үргэлжлүүлцгээе явуучих штэ. Даржалан сүм Чин улсын Бадаргуул төрийн 8 дугаар онд Күнгийн зэрэг засаг авир мэдийн үед уул жаргалантын газар байгуулагдаж дүүнхэр, чойр, жүд, манд, хайлан зэрэг датсан хурал тогтоож байсан бөгөөд тус хэдэн 20-д оны үед 300 шахам ламтай 10-ад дууган датсантай цам гарч майдэр иргэдэг байснаас гадна хайлан хурах, ганжуур ирэх, дүгнээ сахих, сор залах зэрэг шашин номын замглыг тодорхой хугацаанд тогтоосон дэг жаягийн ёсоор хийж гүйцэтгэдэг байжээ. Том хийд байсан маань 1882 онд байгуулагдсан гэсэн үг юм байна. Тэгээ 1938 оны 5 сарын 5-нд уул жаргалантын хийд хаагдахад 233 ламтай байсан гэж байна. Бас л хэлмэг
нэг машин чүү багтахаар л тийм нарийнхан зайтай юм байна. Тэгээ хөргөн газруудаа бол ихгүй үргэн юм байна. Зарим хэсэгтээ ногоон зүлэгтэй хэсэг газрууд байна. Энэ дээр нь аялагчид ирж унжиж амардаг юм шиг байна. Зарим нэгэн зүү бус зөксгөө аялдаг хүмүүсийн бөөрийг хараад жоохон бухимдлаа. Гэхдээ одоо бид ирээдүйд илүү ухаалаг, илүү соёлтой аялагчид болохын төлөө дор бүрнээ хичээж байгаа учраас тэр цаг хугацааг хурдан ирээсэй гэж найдаад энэ удаагийнхаа дугаарыг энэ дүрээд өндөрлөж байна. Дараагийн дугаараар иргэн уулзтлаа. Баяртай үзэгчтэй.